хийх үү, curry хийх үү, цөөн хийх үү гэж байгаа. Цөөн хийх чинь. Балконоо цэвэрлэж байна. Шинэ жил юм одоо зөөж байна. Cheers. Яа, гэр мөрөө цэвэрлээд ус бүр амар заан болчихлоо. 8 минутын дараа сэтгэл зүйчтэйгээ ярина. Ганц бүр заваарцсан. Сая балконоо цэвэрлээд одоо унтах чинь маргааш нөгөө нэг зориг агсны төрсөн өдөр 60 нас хүрэх өдөр нь байх байсан юм билээ. Тэгээ би тэд өглөө очиж бас хөшөөн дээр нь очино. Хэрэгтэй байх гэж бодоод банануудаа хөлтөөх чинь дараа нөгөө смузи энтер хийхэд айгу зүгээр байдаг. Манай ээж хамгийн дуртай. Тэгээ 6 цагаас хойш ерөөсөө юм иддэг болохоор гяс амжаад өгч. Эхүү анхны салхин цэглэгааны усгүй сүндэрлэн бослоо. Сая хөлдөөсөн бананаас хийцэн. Одоо нэг юм 6 төрлийн ногоотой нэг юм. Тэгээд хөлдөөсөн жимс. Ер нь смузи боул хийхин тулд бүгдээрээ амар гоё хөлдөө тэгээд шингэнэн жоохон баг хийдэг. Тэгээ гоё өтгөрүүлээд. Тэгээд хөлдөөсөн келик хийж гин. Ийм жоохон хүчгүй блендерт бол ер нь айгуу тийм баг багаар ингээл жоохон түлхээл тэгээд хэрэгтэй. Ажлаа тарцаа одоо би нэг найзынхаа нээсэн салон дээр очиж үзэх чинь. Тэгээд хумсны модель болох гэж байгаа хумсаад өгч бодлоо. Hi guys. Яаж эргээд ном уншдаг дадалтай болсон талаараа ярьж өгье. Тэгээд би бараг 10-11 нас хүртэл ер нь номноос салдаггүй, ер нь амар ном унших дуртай хөгтдөг байсан байхгүй юу. Тэгэхээр технологи хөгжөөл утас муцсан оролддог бол ер нь ном уншихаа болцсон. Нэлээд удаан тэгж ном уншдаг болох юмсан гэж бодож исэн. Би болохоор жоохон бүр нэг тийм хүний хөгжил мөгжил self help тийм номнуудад нэг сонирхолтой биш. Яагаад гэвэл бүх юм жоохон адилхан санагдаад байдаг. Гэтэ мэдээж хаяа гоё сонирхолтойг нь уншдаг л та. Бүр ингээ хууц алганы ингэж шимтэж уншдаг тийм номнуудад дуртай. Өөрийнхөө сонирхлын дагуу би тийм номны жагсаалт гаргаад тэгээд номны жагсаалт гаргаад тэр номноосоо эхнээс нь уншиж эхэлсэн байхгүй. Эрчимтэйгээр буцаад ингээ номонд дурлаж эхэлсэн. Яг ямар ч номноос ойлгох, сурах юм амар их байд юм шиг санагддаг. Зүгээр л өөртөө тохирсон, өөртөө таалагдсан тийм номны жагсаалтыг гаргаад тэгээд уншаад эхэлдэг. Жилдээ 52 ном гэж тийм анхандаа шууд зорилго тавихгүйгээр за яг хуу чанартай нэг 10 ном уншнаа ч юм уу. Тэгээд нэг тиймэрхүү зорилго тавьдаг ч юм уу. Тэгээд заавал зорилго тавихгүйсэн ч болно. Заавал нэг ингээл амар ажил болгож юм болгоол байх шаардлага юм шиг санагд. Өөр надад нэг тусалсан юм гэвэл book report-од байсан. Уншсан номнуудаараа ингээд нэг ганц paragraph юм уу. За ганц хаяа гэхдээ амар их юм бодогдсон, амар их emotion мэдэрсэн тийм ном байвал би ер нь нэлээд уншдаг биччихдэг. Тэгээд яг зүгээр өөрийнхөө ойлгосон мэдэрсэн юмнуудаа биччихдэг. Тэгээд дараа нь тэрийг уншихаар айгу гоё идэг.
book club-ууд бас зүгээр ээж магадгүй ер нь хүнтэй хамтарч ингэж уншдаг болох ч юм уу тий хамт ингээд уншсан номоо хамт тэр хүнтэйгээ ярилцдаг ч юм уу тэр клубаар ярьдаг ч юм уу тиймэрхүү юм байвал бас гоё сонирхолтой ээж магадгүй. Яагаад ном уншдаг болмоор байгаагаа л ер нь гоё тодорхойлоход болох юм шиг санагдсан. Багада нөгөө ном унших айгүй гоё байдаг байсан. Тэр мэдрэмжээ дахиж мэдэрмээр санагдаад дахиад уншдаг болмоор санагдаад ер нь уншиж эхэлсэн. Буцаад ном уншдаг болсон чинь амар өөрөөр надад яасан амар хүчтэй надад нөлөөлсөн хүчтэйгээр яа тэгвэл ингээл эргээл амар ном уншдаг болсон чинь нэх гоё ингээд ном бол амар их юм гоё ойлголттой өстой гоё байдаг юм байна гэдгийг бүр дахин ингэж ингээд амар илүү тийм хүчтэйгээр мэдэрсэн. Эргээд ном уншдаг болсондоо амар баяртай байгаа. За нэг тиймэрхүү хідэн tips байна. Hi folks. Өглөөнийхөө skin care-ыг харуулъя. Өглөөдөө би давхар цэвэрлэгээ хийдэггүй. Гэхдээ бүлээн усаар ч юм уу энэгээр угаачдаг. Иймэрхүү consistencyтэй. Би одоо гуаша хэрэглэж үзмээр байгаа. Энийг хэрэглэдэг. Үгүй юм шингэн баггүй юу. Тэгээ lotion. Маш энгийн skin care routineтэй яг basic юмнуудаа л ер нь сайн хийдэг. Бүлээн усаар ч юм уу ийм угаагчаар нүрээ угаагаад тэгээд lotion ч юм уу toner ч юм уу нэг тиймэрхүү юм төрхээд тэгэл тос төрхөөл нагийн тос төрхдөг. Туршиж үзье гэж бодоод иймэрхүү самплууд авсан байхгүй юу? Тэгээд зүгээр санагдсан. Энэний гэхдээ cleansing oil нь жоохон unscented мөртлөө тийм сонир хоолны тос шиг өнөртэй юм билээ. Энэ болохоор яг hyaluronic essence гэсэн гэхдээ яг гэл блэ. Энийг бас нэг шинээр амаргүй мэл. Тэгэхээр нэг бодлоо юм самплууд амар зүгээр идэг. Өөрийнхөө нөгөө нэг арьс арчилгаанд нэвтрүүлэх гэсэн нэг хэдэн юмнууд байгаа. Тэднээсээ цагцсан байгаа тэгээд удахгүй ирэх бах. Тэгээ би ер нь жоохон тийм эмзэг арьстай учраас ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн шинэ одоо степ оруулмаар байвал би нэгээр туршиж үзээд яг гайг бол өргөлжлүүлээ тэгээд явах туртай. Ямар ч байсан нөөрэндөө бол би сая ийм автомобилийн ийм тос төрсөн. Тэгээд саяхан би нэг ийм нарны тас авсан өмнөх бичлэгэн дээрээ зодтолсон. Бүтцэн бол надад таалагдж байгаа. Зүгээр яг ингээл өдөржингөө явж байгаа л нэг арьс харахаар илүү тийм тослогчсон юм шиг харагдаад байгаа. Тэгээ миний арьс ч идэж юу нэгдэг байхгүй. Жохон тийм тент оруулмаар санагцсан үедээ өөр нарны тос төрхдөг. Тэгэл ер нь миний skin care ингээ болоо. Би гэхдээ нөгөө нэг шинэ хэдэн юмнуудаа ирснийхаа дараа хэрэглэж үзээд таалагдчихвэл таадад басгүй. Харуулъя. Green tea-ийн mist хэрэглэж байгаа. Тэгээд энэ надад амар таалагдж байгаа. Цацлага нь амар гоё юм. Жижигэн ширхтэй. Би нэрээ саяхан нэг зүүдэлсэн баггүй. Зүүдлэхээр амар юм тод яг жинхэнэ бодит юм шиг зүүдэлдэг баггүй. Би ер нь мөнх цас тийм уулан дээр цанаар гулгаж ин гэж зүүдлээ. Ихт доошоо моошоо биш. Айгуу гоё тийм налуухан замаар ингээл явбал тэгсэн мөртлөө ингээд харагдах үзэгдэх орчин нь бүр үнэхээр гоё. Тэрнээс өмнө тийм ерөөсөө харж үзэж бодоогүй байснаа гинт тэгж зүүдэлсэн. Тэгэхээр амар сонио заавал нэг руу очноо л гэж зорилго тавьсан. Манайгаа өнөөдөр ажилдаа байсан учраас би аав ээж хоёртой хоол явах чинь. Тэгээд маргааш чадвал аав ээжтэйгээ хамт хоол иднэ гэж бодож байгаа. Энэ уруулын бодог. Камерныхаа tripod-ыг авч явлаа. Камера авч явна. Цэнэглэгч авч явна. Тэгээд төрөвч авч явна. 1.2 литр багтаамжтай нэг юм тасны саваа бүр байнга авч явдаг. Тэгээд гарны таснаар авах юм байна. Тэрийг авч идчихнэ. Хүүхдэд сургалт авт юм дээ.